Сэнийг телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хот хонд. Бяцхан хүмүүсээ үл мэдэх цэцэгхэн хот хонд нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би зөрчтэй танилцуулъя. Цэцэн 5 настай. Яг цэцэн биш штэ үл мэдхээ. Сэцэн. Тэ? Яасан? Инээд нүрээд энэ үний үгүй. Арин тэгтийм аа, инээ түрээд идэг байхгүй юу? Чи ч угаасаа инех дуртай өндөө, тийм ээ? Маж болохгүй. Маж болохгүй, хурж болохгүй те. Яагаад вэ? Яах вүлээ тэгэхээр хашлан хөдлөх гээд байгаа тийм үү? За, чи тэг хүүхдүүдээ сайн үгүй мэндэлдээ эн ч одоо. Сайн уу? За, манай сэцэн чинь түрүү нэвтрүүлгээр орохдоо юу гэлээ үл мэдгээ санаж гин үү? Гэрийг нь гадаа унсан мөнгүүдийг яадаг гэлээ? Тогтоолдог. Одоо байна уу нэрэ мөнгө? Битээр очие гэсэн чи бүгдийг дуусгацсан гэсэн штэ. Гадаа өөр янз бүрийн мөнгө олов уу миний хөө? Олсон уу? Хаанаас мөнгө олсон? Доороос. Доороосоо? Аль доороос? Газар. За, тэгсэн чи хэдэн төгрөг олов? Нэг юу ч хөрөхгүй мөнгнөд. Юу ч хөрөхгүй мөнгнөд үү? Чи уг нь юм хөрвөл юу авах гэж ирсэн? Ундаа авъя гэж. Ундаа авъя гэж бодсон юм уу? За яах вэ? Гэтэ чи дандаа олд юм чи дахиад олчих байлгүй дээ, тий? Тий. Танаа нөгөө их чинь сайн уу? Нөгөө дандаа гадаа тэнж явдаг их чинь сайн уу? Сайн. Хин блэ миний үг их чинь? Наранзэн. Наранзэн нөө. Одоо тэнхээ байлсан уу? Тэнхээсэн. За юу хийж ин тэгээд наранзэн ань? Мэдгүй. Юу өсөөгөө эн чи мэддгүй мө гэрийнхнийхээ юу хийж байгааг? Одоо бидний бичил дамждаг болсон. Бичил. Өөр тийшээ амьдардаг болцсон уу? За. Тэгээ яаж ин бичил ямар байна? Гоё байна уу? Хуучнаас чинь онцгүй байна уу? Гоё нөө. Гоё байна уу? Юу нь гоё вэ? Хамгийн гоё. Хамгийн гоё. За. Чи нэгэнт ингээ ерөөсөө суудлын дээр сууж чадахгүй байгаа юм чинь шууд нөгөө бүжгээрээ эхэлчихөө яар шиг. Төрөө нөгөө гоё юу лээ? Ямар дуу вэ? За. Тийм Тий зогсож байгаад яа нөгөө гоё бүжигтэйг. За битээр тусланаа бас. За манай сэцэн одоо авиасаа үзүүлнэ. За. Алха тэмээний алха дураагаад ингээл хөгжмөдөө бигээ биэлдэ жураагэлэн толгойн хасан тоомыг бэнда толгойн сивэд толгой дахан дэдэ уулнам тайван өвдөг суудад бэнда уул юм сонгосоод өсгийн холгоод бэнда топ хийгээд бэнда топ Ай яста гоё. Үл мэдхээ энэ ямар бүжиг бүжгэлч вэ? Ямар дуу болчих? Монгол тий. Чи хаан сурсан юм гоё бүжиг дуу. Ангиаса. За тий чи гоцлолтыг хийсэн үү? Гоцлол бүжигч нь байсан уу? За чи ер нь ангидаа хамгийн мундаг нь баха тий. Жохондол мундаг. Жохондол мундаг. За хин ер нь хамгийн мундаг байна танаа ангийн? Цэцэнгой. Цэцэнгой хамгийн юугаараа мундаг байна цэцэнгой? Бэгет хийдэг. Багет хийдгээ. Багет гэдэг нь юу вэ дээ? Сууж маагаад. Сууж мууж гинөө. Чи багет хийчээчтэй амархан штэ. Али үсттэй нэ багет хийх гээд яаж хийдэй аль? Бурхан минь ээ тийшээ явдаг. Бэгээ үзүүлээд байгаа юм уу? Багет чи ингэж болчт юм уу? За тэгсэн чинь танаа тэр найз болохоор аяга мундаг хийгээд байна уу? За чи тэгээд ер нь ямар байна? Том болоод ингээ багет хийдэг хүн болох уу? Эсвэл одоо сая ямар дуудуулчлаа? Алха тэмээний ийм ардынхаа сайхан дуу хөгжмийг дуулаа бүжгэлэх юм уу? Ер нь яа гэж ямар багет болох юм уу? За. Багет болохын тулд одоо яг танаа гэрт өөр багет ч юм байна уу? Байхгүй юу? Тэгээд яаж сурнаа хоёлоо? Аагаал сурчих юм байна, тийм үү? Манай үл мэдгч гэж бас суун да, тийм ээ? Энэ дугуйтай гутлаараа нэг суугаад үзтээ аль чи үзтээ манай үл мэдгч багет ч болох нь үгүй хардаа. Тэр багет ч байна уу? Юу вэ? Амар энэ. Суугаад байгаа. Ийм штэ ийм мондог. Ийм. Чи байхгүй юу? Чиний суудаг чинь Б байхгүй тий үл мэдхээ. Би Б-гийн сууж чадахгүй, А-гийн сууж. Тийм үү? Эсрэгээрээ. Эсрэгээрээ байна тий. Тэгтэл А гэдэг чинь мундаг байгаа биз.
Тийм. За үл мэдэх та хоёр ийм ондог хоёулаа багийнчин болох юм байна. За ёо. Том бол эмэгтэй болох юм уу? Юу болох юм уу? Эмэгтэй болох юм уу? Үгүй ээ, эрэгтэй багийнчин байдیں۔ Бэдгүй шүү. Байдیں штэ. Миний үгийн ээж нь бүр жоохон чамшиг байхдаа манай нэвтрүүлэгт орж исэн чи санаж гин үү? Санжи. За яаж орж исэн гин үү? Ээж нь ярьсан уу чамд? Мэдгүй. Орж ирсэн. Санахгүй байна. Юу хийснийг. За би санаж байгаа байхгүй юу да. Тий, танай ээжтэй чи яг ингээ яриа сууж исэн штэ би. Тэгсэн чи одоо ингээд ийм жижиг хөөрхөн охинтой яриа сууж идэг. Би юм азтай хүн шүү нэрээ. Энэ гутлыг бол охид тэгтээ тэгж хөл мөлийг бол ингэж суудгүй л дээ. Багет чи охид яаж суудаг вэ? Аль үзүүлдэ чи багет чи охид яаж суудэ? Оо ингэж суудаг байхгүй юу? Одоо би багет чи охины суудалтайгаар чи сууж байгаараа заа юу. Би дараачийн хэсгийн нөгөө таавраа хэлэх гэдэг дараачийнхаа нэвтрүүлгийн. Одоо би таарт ингээд янз бүрийн ингээд хөдөлгөөн үзүүлэн тэгэнгүүт таар энэ арин агч юу яагээд байна гэж таахыг өдрөө заа юу. За ингээл. Зурагч. Ямар зурагч юм байна? Ямар зураач? Монгол. Яа чи мэдж байгаа Монгол гэдгийг? Та зүгээр тэнцэн нүгнийг өрөө нүгнийг Монгол Баригдчих юм аа би. Баригдсан дөө. Чи тэгээд ойлгоцсон юм уу? Миний хөө Монгол бичиг гэж ойлгож гин үү? Ямар бичиг гэдэг лээ Монгол бичиг гэж? 3 дүрстэй. Тэгээд 2 улаантай тэгээд 1 цэнхэртэй. 3 дүрстэй 2 улаантай 1 цэнхэртэй тэр юу вэ? Монгол бичиг. Биш ээ. Монгол Хүн. Улаантай 2 улаантай тэгээд цэнхэртэй. Тэгээд 1 шартай. Тэгээ 1 шартай ингээд санаж гин үү? Би бол шууд таалаа штэ. Туг. Зүйтэй сайн байна. Одоо дараагийн хэсэгт орно. Манай зочин ирнэ. Маш гоё юм таярт үзүүлнэ. За юу. За ингээд арцгаая. Ийм ажил байдаг юм уу? Тадан. За ийм гоё монголжингаа игч өнөөдөр манай нэвтрүүлэгт орж ирж байна. Дэргэдэгс чи бас их өөрхөн монголжингаа хүрээд ирсэн. Энд ч одоо хэн бэ? Сэцэн. Мөн үү? Йоо, чи нэрэ хурдан солигдох юм те. За ингээд зочноо би үзэгчтэй болон дүүнэртээ танилцуулъя. Саран бэлэг багш нь ирлээ. Саран бэлэг багш нь уран бичээч хүн баггүй үл мэдхээ. Уран бичээч. Гүмэн гоё ажил мэрэгжил, гүмэн гоё сонсогдож байгаа биз? Дахиад хэлдэ ямар хүн гинэ? Уран бичээч. Уран бичээч байх нь шүү. За энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Танд ч бас бяцхан хүүхдүүдтэй ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За ямар гоё юм аваад ирв. Бид нар бүр ингээд өстө бушуухан оролдоод бушуухан яриулмаар санагдаад байгаа. За өнөөдөр би студид Монгол бичгийнхаа хэрэгслүүдийг авчирлаа. Хүүхдүүдэд маань илүү сонирхолтой байх юм болоо гэдэг үднээс. Үгүй би Монгол бичгийг зүгээр л ингээ бичнэ гэж бодсон чинь бүр юм тусгай юм гоё өрмөц хэрэгслүүд байдаг байх нь тийм үү? Тий, яг нөгөө тухайн бичгийн хэрэгсэлтэй тохирсон өөр ингэсэн хэрэгслүүдтэй гэсэн тий. За бид гуравт одоо тэгээд дараа нь булангаа дуусгаар шүү дээ би 2 хүүхдээс бол өөрөөсөө шалгалт авна. Энэ хэрэгслүүдийг бүгдийг нэрлж сурсан байх ёстой гэж бодоод байгаа. Тийм учраас багш бид нар заагаарай заа. За. Хамгийн эхлээд энэ юу вэ? Энэ юу вэ? Энийг манай хоёр барьж үзэх үү? Энэ юу вэ? Харандаа. Харандаа байна уу? Харандаа юм уу? Би бодохдоо нэг үзүр шиг үзүүртэй харандаа байна. Тийм. За. Тийм ээ нөө. Үгүй нэг усан бүр шиг, усан биер шиг. Усан биер шиг байна гинэ. За алуу их чинь нэг хараадах ээ. За энэ яалтчгүй нэг тийм нэрэл жоохон биер талдаа. Гэхдээ модыг ингээд маш их хурцлцсан биер. Модон биер. Оо яг зөв тий. Энэ модон үзэг юм шүү дээ тий. Модон үзэг. Модон үзэг за. Тий. Одоо бид нар юугаар ичдэг вүлээ? Ийм үзгээр ичдэг тий. За тэгвэл бүр эрт 800 гаруй жилийн өмнө монголчууд маань яг юм модон үзгээр бичиг үсгээ бичдэг байсан байна. За энэ чинь үзэг нь байна. Тэгэхээр яаж юугаар гаргах вэ багшаа? За энийг бичгтээ энэ бичгийн хумхан дотроо би бихээ хийгээд тэгээ дүрчнэ гэсэн. Энэ савыг хумх гэдэг юм уу? Тий. Энэ саваа хумх гэж бичгийн хумх гэдэг байх нь үл мэдгээ. Гурлаа шалгалтанд орно шүү. За энэ дотор нь болохоор бихээ хийн. Тий. Бих гэдэг маань бидний одоо үсгээ бичих гол шингийн хэрэгсэл байгаа. Тийм нүгний будаг шиг.
Оо ямар мундаг юм те. Хар будаг шиг харагдаж Оо эрийг одоо энэ дотор хий. яг зөв. Би бас тийм болов гэж бодож. Тэгээ дотор нь ингээд Чи ямар ухаантай. За чи хийж үзэх үү? За яана. Хариуцлагатай хийн шүү манай үл мэдэх. би чадахгүй би Миний хөө чадахгүй яаш. Би чамд Үл мэдэхээ. Миний хөө зочд руу юу үзэгчд рүүгээсээ хараарай. Аахаа зүйтэй миний. Хоёулаа харин заа юу. Ямар үнэртэй. жоохон үнэртэй? жоохон гам. Оо гаа өнөрч чинь бүр. Оо тийм үү. Тийм За үү, би- би ч юу миний хөө. Тэжтэй. За. Тэгээ бих маа нөгөө ургамлаас гаргаж чаддаг учраас бас өнөр нь бас их тэгээд тийм өрмөц өнөр байгаа юм биш үү? Дан хүндэрч байгаа хүмүүст бол жоохон эвгүй сэтгэл төрүүлэхээр ч юм уу тийм хурц өнөр өнөртдөг. Аяндаа ингээд тасаад ирэхээр бол бихнийхээ өнөрт ингээд тасаад анхлын юм шиг санагддаг ч юм уу. Бараг өнөртөө ус төрчихсөн юм шиг. Харин тийм тийм санагддаг. За ойлголоо. За За яж гараа эн чи лээ харанда. Юу лээ? үзэг тий ямар үзэг лээ? Модон үзэг. Модон үзэг. Хулсан үзэг тийм ээ. Хулсан үзэг. Хулсан үзэг. Одоо тийм хумхан дотроо бихээ эзэн чинь бүгдээрээ хулсан үзгээ дүрж жагаад ингээд бичнэ гэсэн. За ингээд үржиж үсгээ бичнэ гэсэн. За энэ бол яг манай монголчууд одоо хамгийн анх бичиг үсгийг ингэж хэрэглэж байхдаа хэрэглэжээс одоо бичгийн хамгийн анхны хэрэгсэл гэсэн үг. За энэ биернүүд бол нэлийн хожим үед сонгодгийн дараах үед бол за 1700-аад оны сүүл 1800-аад оны их үе. 1700 гэдэг чи одоо манай хоёр байтугай би ч Төрөөгүй. төрөөгүй тий. Чи 1700-гийн дараахан төрсөн л дөө би заа юу. За. Тийм хожим үед ерөнхийдөө бол нөгөө бичгийн эрсэл хожим үед орж ирсэн гэж үздэг. За манжийн одоо үед одоо манжаас одоо манай Монгол руу дамжиж орж биерээр ингээ бичдэг болсон. Ааха. За ээж аваад сайн ойлгох бах тийм ээ. Манжийн үед бол орж ирсэн юм байна тийм ээ. За ойлголоо. За тэгэхээр энэ юу гэж энэ үл мэдхээ? Элбир. Оо зүйтэй миний хүү сайн байна. Энэ тэгтээ яагаад ийм гоё том, жижиг, янз бүрийн биер байгаад байгаа юм? Будд юм уу? За энэ биерээр ингээ том үсэг, том үгүйчийг бол том биерээрээ, одоо жижигээр бичээг бол жижиг биерээрээ үсгийнхээ хэмжээнээс шалтгаалаад жижиг том биерээ сонгож бичнэ гэсэн. За. Би болохоор жижигээр Тий. Одоо тэгээд одоо нэг л юм үлдлээ л дээ. Ийм гоё олон хэрэгслүүдийг хараад ойлгоод чийжилсэн юм чи одоо нэг энэ хэрэгслээрээ бичиж ил сурах хэрэг гарлаа да. Бид гурав чадах болов? Оролдоод үзэх. Оролдоод үзхөө. За тийм. За тэг эхлээд багшийнхаа яаж бичихийг харъя. За багш нь хүүхдүүдтэй биерээр бичиж үзүүлээ. За. Энд нэг тусгаал нь номын хавчаар авчирсан байгаа юм. За. Тийм. Та хоёр аль нь дээр нь бичүүлмээр байна? Акит бол төрүүлжлээ сонгоно л та. Чи бас энэ дээр нь юм уу те? За яах вэ багшаа? За нэрийг бичээд өгөх үү? Тэгье. Тэгхүү үл мэдхээ. Чиний нэрийг бичих нь байна. Оо ямар гоё нэртэй. миний нэрийг мэдэн шүү дуусаа. Сэцэн. Тийм миний хөө хэлээрээ багш нь шууд бич. Ямар гоё юм бэ. За бид гурав бол өстой ингэж бичин ч хийж байхгүй мэн л дөө. Хөөхөр. Яаж ийн гоё уран зураг шиг л байгаа зү. Үл мэдэх гэсэн шүү. За манай багш. За юу бичсэн байна үл мэдхээ хүүхдүүдтэй үзүүл минийх. Миний нэрийг. Минийгийн нэр нь хэн блэ? Бэлэгт. Бэлэгт гэж ямар гоё бичвэ. Одоо сэцэнгээ ээлж үү? Бэлэг. За. Баярлалаа гэж хэлсэн үү минийх? Та энийг Өнөрлөө да. Хингаа. Тийм бэ, сони юм байна. Цэнгээ авг нь юу лээ миний ахны? Миний За би харъя. Шүү. За. Мөртөд үз. Хөөе та хоёулаа юм биш үү? Авгийн ихний хэсэг. Өнөр жингаа. Ямар гаа байгаа юм? Гоё. Амар сонирхолтой гоё мөртөд гаа. Юу хоёроо? Ундаа гаа. Ундаага хоёр үнэрч чинь багшаа. Сэтсэн. Ай. За миний хүн нэрээ ачаад
Аваад баярлалаа гэж хэлээрэй миний. Баярлалаа. За одоо тийг хүүхдүүддээ үзүүл сэцэн гэж ямар гоё бичиж болдгийг үзүүлээрэй. Бишээ ийшээ хүүхдүүд рүү үзүүлдэг байхгүй алуу. Ингээд үзүүлээ хайлаа. Хардаа найзуудаа манай үл мэдэх сэцэн хоёр чинь ийм гоё нэртэй шүү дээ. Бидний монгол бичиг чинь ийм агуу, ийм гоё шүү дээ. За энэ бол ингээд маш гоё дурсамж бодлоо миний хоёр дүү тийм ээ. За тэгээ аль ханаа ингээд тавиад. За ямар гоё юм бэ. Дараа нь багшаараа би нэрээ бичүүлээ шүү. Би улаанаар. Оо улаанаар. За. Улаанаар. Улбар шар. Миний хуулбар шанаа. За. Би улаан гэж. Ямар Би өөрийгөө бичих үү. За тэгээ. Хамаагүй. Та өөрөө бичээд нэг надад сонгодоо. Та шар. За Та шар. тэгээ. Би угаасаа шар юм чи тий. Би улаан юм чи. Миний басга улаан юм чи. Оо яг гурлаас яг гоё таарлаа тий. За. Хин төрүүлж эхэлэх вэ? За хинээс эхлэх үү? Зочин гос гинэ. Айгу хурд. За зочин эхэлнэ гинэ. За багшийнхаа дэргэд очиод аахаа да ингээд таа. Хүүхдүүд анх үсэг сурахтаа ямар үсгийг сурдаг вэ миний? Оо ямар мундаг. Тэгвэл хоёлаа А үсэг бичиж үзхөө. Багш нь энэ цаасан дээр бичиж үзүүлээ чи. Энэ би А үсэг бичиж чадна. оо мундаг юм тий. А үсгийг яаж бичдэг? Чи энэ хандаар багштай бичиж үзүүлэх үү? Балаар энэ дээр бичиж. Ахаад энэ дээр иччих юм уу? За минийхөө гай бичээрэй. Вай. Оо ямар мундаг юм бэ? Чаа усгий мэдтiin мэн те. За одоо багш нь тэгвэл чамд. Гэтэл сургуульд ороогүй шүү дээ. Манай сэцэн чи ийм мундаг. Үл мэдхээ 5 настай тий манай зочин. За одоо багш нь Монгол ичгээр чамд А усгий бичиж үзүүлээ за. Миний хараарай. Танараа зохиол дараад өргөлөө. За ингээд гой зурх нь байна тийм үү? Ямар ус? Чи үзхөө. Яаж бичнэ? Зүгээр минийхөө дураалгаа зурхыг хичээ. Миний хөө чадна. Сэцэн чи мундаг юм чинь. Амархан юм бэл. Амархан минийхөө од бүр мундаг чадна те. Бүр том ах юм чинь. Одоо Билет их гоё бичсэн байна. Давхар одоо ингээд Ямар мундаг юм бэ? Оо ямар мундаг юм. Яста гоё биччихлээ шүү дээ. Алин хүүхдүүдэд үзүүлдэ багшаа. Минийх өөрөө үзүүлээрээ. Оо яста анхудаа бичин гэт надаас илүү бичиж ш. Одоо энэ дээрээ бичээ. За одоо тэгвэл тий энэ гоё улаанд цаасан дээрээ бичиж болох нь юм тий. Нэг удаа туршаад үзсэн юм чи байлаа тий. Одоо энэ дээрээ гоё бичээд. За амжилт сэцээ. За. Уран бичээч сэцэн гэж байгаа л багшаа үгүй тэр гар мараараа тэр биерээ барьж байгаа тэр ямар мундаг юм бэ тийм бэ нүү би ганцаараа тийг шүтээд байна уу Оо за утгаачихна. за үзүүлээ оо ёо яста гоё за манай бэлэгт одоо үл мэдэх маань явсаа За үл мэдэх аагаа ихлэ бичээд үзэх юм минийхөө. чи. хоёлаа ингэчих минийхөө энэ талдаа тавьчих. За нөгөө тийшээ харуулна шүү дээ хоёлаа аагаа. Оо зүйтэй сайн байна. За одоо багш нь бас үл мэдэхтэй ахаад бичиж үзүүлээ за. За хараарай. За одоо энэ бидний хэрэглэдэг үндэсний монгол бичгийн А бичнэ. За тэгээрээ. Би од бичиж чадаа. Бичиж зарж. Ингэж бичдэг. Оо ямар миний үд хин зааж гисэн од бичих. миний хүн дээр нь орлоо тэгээд дараа нь энэ дээр бичихсэн тий. Чардна. Ятаж гисэн шүү дээ. Харита нэг. Бараг болох чинь гэхдээ жоохон нөгөө Одоо энэ дээр нэг би одоо заах гэж штэ багшийн оронд. Ингээд шүдээ сайн гаргаарай. За ингээд шүдээ сайн. За энэ дээр нь бичээд нэг үзчихвээ. Тэгээ хоёлоо авчурган дээр номынхаа авчурган дээр. Чадна уу миний ч мундаг. Манай үл мэдхүүл шууд татчих шиг байна те. За одоо манай энэ дээр бичээд үзчих юм нэх.
Энийг харж байгаа гэж. Хин? За. Сэцээ. Энэ зураг бүргүй. Стагай. Энэ ч бүргүй. За хүүхдүүдтэй үзүүлээрээ анхны бүтээлээ. Оо, ном сум юм уу та? Аргагүй эр хүн шиг бичиж чинь тийм үү? Яста мундаг. За, сэцэн шигээ тэгээд нөгөө талдаа ингээ хараа сэцэн ингээ тавьсан байгаа миний хүү тавиараа. Би багшаа нэг өөрийнхөө нэрийг чадан ятаа худлаагаас бичтий. За та оролдоод үзэх. Оролдоод үзэхүү. Гэтэ би биерээр ингэж гоё бичиж үзээгүй л дээ. Үлбит миний хүү биерийг өгдөө. Би одоо доёг гээд зүүн гараараа нэг хачийн бичнэ одоо яана багшаа. Би энэ гараараа гоё бичдэг. За баярлалаа одоо. Бэж байгаарай. Бэж илдэ чи сууж би сандраад байна шүү дээ тэгэхэр чи. За яжаарай. Оо би ста таньшиг гоё бичиж чадахгүй юм байна. Гоё. Энэ яаж юм багшаа? Би тэгтээ Ц гэдгээ эгэ бичсэнгүй те. Зүгээр шууд Ц гэж бичиж болохгүй зү. Монголч их нөгөө Заавал юугаараа гэдэг те. Үеэрээ бичдэг. Үеэрээ бичдэг. Би нэг эгэ мартчихлаа. Тэгээд энэ цацлаг. Татлах буруу байна уу? Цацлаг аа байдаг. Өө тийм үү? Тийм. Монголч их дээр шууд нэг үгийн үндсэн Та хариу. надад зөв бичээд өгөөч би тэгвэл сурыг. Та сурахгүй байхад байна. Харин тийм юм би сурахгүй байх үедээ тэгвэл багшигаа дуурайж агаад бичиж зөв бичиж сурнаа. Би томболоо уран бичлдэг бол. Чи уран. За энд уран бичээч гараад ирсэн шүү. Багшаа том болоод уран бичээч болно гинэ. Тэгвэл хоёлаа уулзах нэ тий. Багштайгаа миний хөө том болоод хоёулаа ингээл уран бичгээр уралдах нь шүү дээ тийм ээ. Миний авчир. Алло. За. Чи янзлаа. Чи гоё тэгшгэн суул юм унахгүй байхгүй юу? За. Цайлана шаарч. авчир дэш. Ариуна гэхийг Шууд ариугун гэчлээ Тий. тий. Аан байхгүй би. аан байхгүй. Монголчууд одоо бата цэцгээ гэд байдаг штэ. Яг тэр нь болохоор шууд Тийм үү. Би тэгээ одоо гэрээ дээр ариуна юм чинь хамаагүй юу? Монголчууд Ингэж л бичих үү? Өө за багш ойлголоо. Маш их баярлалаа. За. За ингээд студид байгаа учраас битээр ингээд дамжуулагчтай. Ямар гоё юм бэ. За энийг би хадгалаад яг энэ маягаар нь бичдэг болъё. Маш их баярлалаа багштай. Энэ сайхан одоо бидний эрхэмлэн дээдэлдэг босоо бичгийн маань үр хүүхдүүдэд маань ингэж сайхан үлгэрлэн зааж өгч анхных нь А утсгийг бичүүлсэн багш таны маань ажил үйлс дандаа өөдөө байх болтугай гэж хүсэн өрөөй. Маш их баярлалаа энэ нэвтрүүлэгт ирж бид бүхнийгээ чимсэнд. Баярлалаа. Үл мэдхээ чи баярлалаа гэж хэлээд нэг ерөөл энтро хэлдэг штэ. Аха юу гэж өрөөхөө багштай. Амийн ишгэн тэлгэж яг. Нөө ямар гоё өрөөлөө. За миний хөө ерөөл хэлээрээ багштай баярлалаа гэд. Баярлаа. Аха юу өрөөхөө багштай. Ирүүл. Байгаараа тийм ээ. Аха. За баярлалаа. Тэгээ хоёр хүүхэдтэй ч гэсэн тэг хичээл сурлагын өндөр амжилтыг хүсье. Тэгээ удахгүй сурагч болох гэж байгаа хүүхдүүдээс Би нь зурагч болсон. Оо болцсон аа. Одоо хоёрдугаар зөө. Манай үл мэдгч чинь өө одоо 2 дугаар ангид орно тийм Бүр ээ. том агаа болцсон. За ингээд бид гурав дараачихаа хэсэгт оръё. Багшийн маань ажил их байгаа бах. За ингээд хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Багштай маш их баярлалаа. Гурлаа дараачихаа хэсэгт оръё да гоё бичгүүдээ үзүүлээд. За бичгээ харуулаарай. Юу сурсан? Ямар нэртэй вүлээ? Монгол бичгээрэн бахархцгаая бүгдээрээ. би мэднэ. За одоо манай нэвтрүүлгийн сүүлийн хэсэг эхэллээ. Би 3 дахь. Аха, яадаг үлээ? Би одоо нэг үг хэлнэ те. Хэрвээ тэр үгийг мэддэг бол би мэднэ гэд гараа өрөөрэй. За юу? За би ямар мэддэг үг сонгодгийм блэ? Та хоёр авьяас гэдэг үг мэдэх үү?
Авьяас. Би мэднэ. Мэдхүү. Юу гэсэн үг юм авьяас гэж? Дуудулж гоё мөнгө авдаг, гоё том болоод од авдаг, од болно. Од болно гэж ямар аль тэр дээр байдаг од уу? Тэнгэрд байдаг од уу? Одоо яг над чигээр Яаж авьяас байх юм бол од болчт юм уу дээшээ? найзуудтай гоё захиа өгдөг. Найзуудтай захиа өгд юм уу? Яах гэж өгдیں тэр нь одууд яагаад захиа өгдیں? Надад захиа хийж өгөөрэй. Гэж хэлчт юм уу? Юуг нэ үл мэдхий авьяас гэж юу юм чинийхээр? Авьяас гэж нэг над чигээ дуудлаа. За, миний үшиг ямар вүлээ? Мондөг. За, миний үчи юугаар мундаг вүлээ? Сурахтаа. Сурахтаа мундаг. За, өөр. Суухтаа. Тэг мондөг. Тэгээс гэрээ сэвэрлэхтэй мондөг. Гэрээ цэвэрлэхтэй мундаг. За, манай Сэцэн чи юу юундаа мундаг авьяастай илээ? Дуулахтаа авьяастай. Тэгээд Зурагтай авьяастай юм миний хөө. Авьяастай. Бүжиглэхтэй авьяастай тий. Гүр нь авьяасгүй юм гэж алгалдаа ерөөсөө. Тэгэхээр авьяас гэдэг чинь вэ штэ ингэдэг юм байна л да мэдүүнэр. Энэ ингээд ээжээсээ төрийн штэ хүн. Тэгээ ингээд төрөлтөө ямар нэгэн зүйлийг бусдаас арай илүү, бусад чадваруудаас арай илүү чаддаг тийм байд юм байна л да. Хүн болгон заавал авьяастай байдаг. Гурлаа ингийн хүүхдүүдийгээ. За та бүхэн бүгдээрээ одоо дороо би яг юунд авьяастай юм бэ гэдгээ сайн бодоорой. Тийм үү? Сайн бодож байгаад би зурагтай авьяастай. Би дуулахтай авьяастай. Би тоондоо би хэл бичигтэй авьяастай гэж бодоод тэрийгээ сайн хөгжүүлээд том болоод яах вэ? Яг тэр авьяасаараа ажил хийх юм бол мундаг амжилтанд хүрээд тэр дээр тэнгэрт байдаг од яаж гялцдаг шиг энэ дэлхий дээр амар тод. Энэ дэлхий дээр тод гялалцах нь байна. Тийм үү? Цагаан өнгө. Бүр цагаан өнгөөр гялцах нь байна штэ үл мэдхээ. За энэ сайхан одоо бидний энэ хүсэл мөрөөдөл энэ сайхан авьяас маань ингэж сайхан тод гялалзна гэдэгт итгээд одоо яг найзынхаа авьяасыг үзүүлээд нэвтрүүлгээ дуусгачих тийм ээ. За миний үчин ямар авьяасаа үзүүлнэ лээ босч байгаад энэ гоё Монгол дээлтэйгээ миний үчин юу лээ нөгөө нэг дуугаа дуулна тий. За битээр билээ. Доогтой тэмээ ачаа чимэг торнгоонда сэврэ гэрийн чимэг инхтэй тэмээ ачаа чимэг торнгоонда сэврэ гэрийн чимэг. Авьяас бол яг байна гэж их чинь бол мэдэж байна. Тэгээд хамгийн гол нь зүгээр дуулах биш яг яаж дуулж ийн үл мэдхээ чи анзаарч байна уу? Бүр сэтгэлээ өгж байгаа үстэй. Бүр яг ингээд чи бүр дотор нь ордсон дуулж байгаа байхгүй юу? Мэргэжлийн хүмүүс тэгж ярьдсан байлээ. Би тэгээд өөрийгөө хэлчихье. Ер нь бол үнэн гэж би бодож байна. Ийм мундаг хүүхэд ч одоо баярлснаа хэлээд хоёлаа яах ёстой лээ? Бэлгээ өгье. За тэгье. За чи харцсан те бүгдийг харцсан юу байсан энэ дотор? За энэ нэвтрүүлгийг бэлддэг ах эгч нар миний хөөд байна штэ. Үргэлж ингэж авьяасаараа гялалзаж, энэ сайхан хөөрхөн яриагаараа олныг дандаа баярлуулж, сэтгэлийн хөөргөж асж агаад бэлгэлж байгаарэ гэд энэ бэлгийг өгсөн шүү. За юу. За тэгээд чи цаана тавиад ээ. Битээр ингэж бэлгүүдээ өгөөд энэ за юу. За энэ бэлгийг үл мэдэх мэдэндээ хэлээрэй минийхөө. Батосын зармын ах гişнээс нь гоё дайрмаг бэлгэлээ. Батосын ах гişээ чи санаж байгаа үстэй. Тий Батосын ах нар миний хүүг хөөе сайн уу сэцээ гэд миний үд заримгад өгсөн шүү. За юу. За дараа чи бэлгэн энд. Энэ хэм байна? Та. Тэг үл мэд. Тэгээд энэ тийм байна. Энэ манай нэвтрүүлэг дарж ирсэн миний үе ийм Google дээр төрхтэй байсан санаж гин үү? Ийм Google дээр санаж гин үү? Миний үгийн болон бүх найзуудын төрх яг ингээд стикер болно шүү. За юу. Чи тэгээд энэ стикерүүдээр найзуудынхаа стикерүүдээр тоглож байгаарай. Дараа нь миний үгийн стикер гараад ирэнгүүт нь их чинь хэлж байгаа дүүтэй өгөн. За. Шин долгионы агч нарын бэлэг шүү. Харин одоо бэж баяртай гэж хэлсэн шүү дээ. Чи шууд явах гээд байгаа маяг гүйцтэй. Тийм шүү дээ. Болоогүй. Ингэж яагаад баяртай гин заяа. За өнөөдрийн зочин хэн билээ үл мэдхээ? Сэцэн маань хэдэн настай лээ? 5 настай Сэцэн маань оролцлоо. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай.